Өглөөний мэндийг хүргэе. Best FM 98.5 радио өглөөний зочноор үргэлжилж байна. За манай өнөөдрийн зочин Баянгол дүүргийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж хариуцсан мэрэгчлэн Даваа хүү танд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдрийн битүүр ярих сэдэв болохоор тэтгэвэр тэтгэмжийн талаар ярина. За тэгээд хамгийн ихний асуулт нийгмийн халамжийн хэдэн төрлийн тэтгэвэр байдгийм бэ? Энэ талаар яриа эхлэе. Нийгмийн халамжийн 5 төрлийн тэтгэвэр байдаг. Ахмад настан өндөр насны тэтгэвэр, одоо иргэний тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэжээгч алсны тэтгэвэр. Тэгээд 0-аас 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 45 нас хүрсэн их эсвэл 50 хүрсэн эцэг гэсэн ийм тэтгэвэр 5 төрлийн тэтгэвэр байдаг байгаа. За тэгээд өндөр насны тэтгэвэртэй бол манайх нийгмийн даатгалаас эрх үсээг ахмад настангууд манайд хас өндөр насны тэтгэврээр тогтоологдог байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч гэсэн бас нийгмийн даатгалаас эрх үсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай баян хөдөлмөр халамж үйлчилгээний хэлцээс тэтгэврээр тогтоологдог. Ер нь тэжээгч алс нийгмийн даатгалаас эрх үсээгүй тэтгэвэр тэтгэмжүүд тогтоогддог даа. Хувь тэнцвэрсэн тэтгэвэр яриад байдаг шүү дээ. Тэр бол нийгмийн даатгалын бас тогтоогддог өндөр насны тэтгэвэр. Тэгэхээр нийгмийн даатгалын хууль тогтоомжтой холбоотой учраас нийгмийн даатгалаас асууж татсан. Нийгмийн халамжийн ямар тэтгэмжүүд байдаг юм бэ? Нийгмийн халамжийн тэтгэврийн болохоор байнгын асаргааны тэтгэмж болон амжиргааг дэмжих онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөнд тэтгэмж гэж байдаг. За тэгээд асаргааны тэтгэмжинд болохоор байнгын асаргаатай ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн 16 хүртэлх насны байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжүүд гэж ордог байгаа. За тэгээд байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмж нь бол цаар болгоо ордог байгаа. Ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоор улиралдаа нэг удаа амжиргаа дэмжих мөнгөнд тэтгэмж буюу 60 сая төгрөг олгодог байгаа. Асаргагч нарт нь болохоор цаар болгон асаргааны тэтгэмжүүд тогтоогддог байгаа. Ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн 84,500 байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асаргагч нарт нь болохоор 123,000 төгрөгийн тэтгэвэр тэтгэмжүүд тогтоогддог байгаа. За байнгын асаргааны тодорхойлтыг бол дүүргийн эмнэлэг магадлал комиссар орж байнгын асаргааны тодорхойлт гаргасныг үндэслээд тэрийг хороон дээр хороо авины амжиргаа дэмжих зөвлөл гэж байдаг. Хорооны амжиргаа дэмжих зөвлөл нь төрийн болон төрийн бас байгууллагын 7 өдрийн бүрэлдэхүүнээс бүрэлдсэн ийм хурдын баг гарах хуралдаад байнгын халамжийн тэтгэвэр тэтгэмжинд орох хэсгийг шийдвэрлээд тэтгэвэр тэтгэмж маань тогтоогддог байгаа. Одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд жил болгон группээр сонгуулдаг тийм. Яг тэрэн шиг одоо байнгын асаргаанд байгаа хүмүүс бас тэрийг сонгуулах хэрэгтэй. За халамжийн тэтгэвэр тэтгэмж сарын хэдэнд олгогддог юм бол халамжийн тэтгэвэр тэтгэмж нь болохоор ерөнхий газар цар болгон хуваар гаргадаг байгаа. Чиглэл өгсөн. Тэгээд тэр хуваарийн дагуу олгодог байгаа. Голцоо бол тэтгэвэр тэтгэмжийн одоо өндөр нас тэтгэвэр одоо насны ишгүүд бол сар болгоны 15-ны үеэр санхүүжилт нь ордог. Тухайн иргэний мөнгө авахыг хүссэн бүртгүүлсэн дансаар нь ордог. Хуучин бол төрийн банкар ганцхан банкар өгдөг байсан бол одоо манайх програм маань ий халамж буюу захим систем шилжээд иргэн бүрийн өөрийнх нь мөнгө авах гэсэн хүсэл гаргасан дансаар нь ордог байгаа. Юу н цалинтай ээж өрх толгоос эцэг эхийн тэтгэмж олон хүүхдийн тэтгэмжүүд болохоор сар болгоны 20-оос хойш ордог журамтай хүүхдийн мөнгө тэтгэмж ч гэсэн ерөнхийдөө бол сар болгоны хуваар нь бас хайрцангуй 1-2 хоногийн хэлбэлцэлтэй зөрүүтэй ерөнхий газраас ордог. Тухайн үед нь ордог шүү. Таныг ярьж байгаад бас нэг юм санал л да. Одоо жишээлбэл нөгөө Монгол улсад өрх толгоос эцэг эхчүүд маш олон болоод байгаа тийм сүүлийн жилүүдэд одоо жишээлбэл өмнөх оноос 3.4% өссөн гэдэг өчтөр би нэг мэдээ уншижсэн. Тэгвэл одоо өрх толгоосон ээжийн хүүхэд нь ааваараа угалдаг тохиолдолд тэтгэмж авах уу? Ааваараа угалдаг тохиолдолд тухайн аав нь нас барсан тогтоогдсон тохиолдол юм. Аль эсвэл ааваасаа салаа шүүхийн шийдвэр гараад тэр шүүхийн шийдвэрийн тухайн бүх хүүхдүүд ээжийнх насрамжин дээр орж ийн үгүй юу шийдвэрийг харгалзан үзчихэж асаргаа их өрх толгоос эцэг эхийн тэтгэмж тогтоогддог байгаа шүү. Бас энэ маань яг л түрүүний хэлсэн хороо энэ дээр ажилладаг амжиргаа дэмжих зүйлийн хурлаар орж шийдвэр гарч тэтгэмж байгаа. За бүх зүйл захимжсан тийм ээ. Тэгэхээр нийгмийн халамж үйлчилгээ
ямар сайтаар орж ямар аппликейшн татаж одоо энэ үйлчилгээнүүдэд цахимаар бүртгүүлэх хэрэгтэй вэ? Одоо бидний саяны ярьсан бүхэл асуудлууд цахимаар бүртгүүлэх боломжтой юу? Тийм, зарим харилцаа холбоо болон хөнгөлт тусламжуудаас бусад одоо тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээнүүд маань халамж буюу халамжийн нэгдсэн системийн програм шилжиж орсон байгаа. Энэ програм маань ганц халамжийн мэргэжилтэнгүүд ашиглаж зогсохгүй иргэд өөрсдөө бас давхар ашиглах боломжтой, орж байгаа мөнгө төгрөгөө хянах боломжтой, өөрсдөө цахимаар хүсэлтэд гаргаж болно. халамж маань нэвтэрхийн тулд тухайн иргэн заавал өөрийн гэсэн мэйл хаягтай байх хэрэгтэй. Яагаад ч юм уу жил мэйлтэй байж тэр мэйл хаягаар нь тухайн иргэний одоо халамж програм руугаа нэвтрэн орох нууц үг нэрдэг байгаа. За нууц үгээрээ ороод регистрээрээ бүртгүүлээд тухайн хүний бүх мэдээллүүд орно. Өөрөө авах гэсэн банкаа сонгоод өөрийнх нэртэй байгаа банкыг сонгож өгч болно. Үйлчлэгээ сонгоод хүсэлтээ гаргаж болно. За тэгээд тэтгэвэр тэтгэмжиндээ хамрахсны дараагаар тэр мөнгө нь аль нансанд хизээ хэдийд орсон байна. Тэр гүйлгээнийхээ орлого зарлагыг ч хүртэл харгалах боломжтой. Иргэнд зориулагдсан ийм програм байгаа. Иргэн бүр ер нь ашиглаад сурчвал их давуу талтай. Зарим халамж програм руу орж чадахгүй байгаа иргэд маань баримтаараас хүсэлтээ гаргаж болно. Баримтын үйлчилгээний дотор нөө төрийн үйлчилгээ гэж байгаа. Тэгээд төрийн үйлчилгээний дотор одоо хүсэлт гаргах яг бүх Монгол бичгээр гэрэлсгээр зааврууд байгаа. Тийш ороод хүсэлтээ гаргаж чадна. За бүр ингээд цахимаараа гаргаж чадахгүй байна гэх юм бол хороо хариуцсан халамжийн мэргэжилтэнгүүд гэж хүн байна. Мэргэжилтэнгүүд хороо олгонд ажиллаж байгаа. За тэр мэргэжилтэнгүүдээ хүсэлтээ гаргаад бас хүсэлтээ гаргаж халамжийн тэтгэвэр тэтгэмжиндээ хамрагдах бүрэн боломжтой байгаа. За маш баярлалаа. За бидний урилгыг хүлээн авч манай сонсогчдод мэдээлэл өгсөн танд маш баярлалаа. Амжилт хүсье. Та баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийг сайхан өнгөрүүлэх хүсье. За баярлалаа. Баярлалаа сонсогчдоо Best FM 98.5 радио өглөөний зочны цагийг хүргэлээ.